гендер гэхээр нөгөө эмэгтэй эрэгтэй хүмүүсийн оролцооны асуудлыг л зөвхөн хоёр хүнсэн дээр авч үзэх нэг тийм хандлага бараг нийгэм тогтсон шүү дээ. Тэрийг одоо өөрчлөөд нөгөө нэг бүх бүлгүүдийг авч үзье, ялгаатай хэрэгцээ, ялангуяа нөгөө орхисон бүлгүүдийг одоо асуудлуудыг авч үзье гэдэг л илүү төвлөрч байгаа. Тэгээд тэрнтэй маань хөгжим шийдлийн асуудал маш сайн үлдэж орж ирж байгаа. Гендерийн үндэсний хорооноос зарласан менторшип хөтөлбөрийн хүрээнд яг одоо манай аймгийн хувьд болоо нүдэ олсон. Ялангуяа миний хувьд болохоор нүдэ олсон хөтөлбөр байла цаг үе олсон гэх юм уу те. Дөнгөж ажиллаа хүлээж аваад яг гендерийн хувьд юу хийхээ, яах гэхээ учраа олохгүй байх үед менторшип хөтөлбөр ирээд арга зүй тэгээ яг ажлын байран дээр мань ирээд зөвлөгөө өгсөн. Хяналт чалгалт үнэлгээний талаар өчигдрөөс ахгуулаад ингээд бүхэл бүтэн төсөл бичих юунд хэмжээнд ингээд хүрээ төсөл бичээд ажиллаа хийгээд тайлангаа өгөөд ингээд өнөөдөр хамгийн сүүлд нь тайлангаа өгснөөр ингээд энэ сургалт маань бас өндөрлж байгаанаас илүү чухал ач холбогдолтой юм байна л гэж харж байна. Яг энэ нөгөө гендерийн сурагч багшаа ягсан төвшин сургалтанд сууснараа би миний агуулга сургалтын агуулга тэгээд нэг цар үрээ бол хамаагүй өргөн болсон. Тэгээд энэ сургалтаас бас бүр маш таалагдсан юм нь бол ийм хэн шинжилгээ үнэлгээний юм гарын авлагтай. Тэгээд дотроо бүр маш ойлгомжтой ингээд хийцэн. Тэгээд одоо бид нар жишээлбэл орон нутгад очоод хэн шинжилгээ үнэлгээ хийхэд яг энэ гарын авлагаа дагаад ингээд явах бол боломжтой юм билээ. Тэгээд энэ гарын авлага нь бас маш таалагдсан. Гендер гэдэг ойлголт ингээд үндэсний хэмжээнд маш богино хугацаанд түргэн төгсөн. Тэгэхээр энэ яг энэ төслийн хөтөлбөрийн хамгийн том давуу тал байсан баг. Яг одоо дараагаар явсан бол одоо ингээд бүс-бүсээ сургалт хийгээл бүс-бүсээс хүмүүс авчир сургалт хийгээл ингээл нэг хэдэн жилийн ямиг бид нэр баг сая 6 сараас 9 сарын хугацаанд сурагч багш нар маань орондоо ярил хийчих шиг надад санагдаж байгаа. Энэ агсан төвшний сургалтанд суугаад менторшип хөтөлбөрт сурснараа юу гэлээ ойлгосон бэ гэхээр би хангалттай их юм мэдэхгүй байгаагаа л бүр илүү их ойлгож ирсэн. Гендерийн мэдрэмжтэй байдлаас хариуцлагатай тогтолцоороо шилжиж байгаа. Гендерийн өргөн өөрчлөлт гаргасан талаар ойлголт мэдээллийг олж авсантай их бахархаж байгаа. Ингээд гендерийн үндэсний хорооны харин хамтран ажилладаг гендерийн шинжлэх шимтсний багийн гишүүдийн мэдлэг уурчаад туршлагаас хуваалцаж туршлагаас судлах энэ боломж олсонд баяртай байна.